Налагчуудтай хайртугай мэдчилгийн хүргэлт энэ цаг мөчид хормоод мэндэлсэн Поскви баярын өдрөнд тохиож байгаа хайртай аав ганц өгтэй хэмээн хаяглаж хань олон үр хүүхдүүдийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Өргөө гэрийнхэн түшиг нь болсон, өр зүрхний минь хайрын эзэн, өнгөт орчлонгийн түшиг болсон, хань минь чамаараа бахархаж явдаг шүү хэмээн хань хүүхдүүдийнхэн зүгээс илгээсэн хамгийн гоё мэдчилгээгээр аавыг нь баярлуулцгаая. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн өдөр. Аманаа. Сая уцаар ярьдаг. Заманы мэдчилгээ үргэлж иж байна. Бид яг одоо энэ цаг мөчид шинэхэн сартай өгтөж, шинэхэн зочинтойгоо уулзаж байна. Ганц хөхөө ажил аль тавтаа сайхан байна уу? Сайн. Сайхан байна. Ажлаа игээд тун завгүй байхад нь учиргүй уцаар дуудаад тэгээд өөдөөс нь бичлэг болохоор их гайхаж байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр 11-р сарын 2 нь ямар өдөр вэ? Төрсөн өдөр. Тийм байна. Миний ах төрсөн өдөр тэмдэглэж эхэлсэн байна уу юу? Гүг. Мэдгүй орой л. Орой л тэмдэглэх байна. За тэгвэл дүүн өөрийгөө танилцуулъя. Манайх мэдчилгээ хүргэлтээс танд гэж хаягдсан ийм баахан чихэр бариад хүрээд ирлээ. Гинтийн бэлэг ирсэн байна. Тэгээд хүн болгоноос асуудаг нэг асуултыг асуумаар байна. Таны төрсөн өдрөөр танд сюрприз барих хэрэгтэй хүн байгаа болов уу? Та хэнийг гэж бодож байна? Хүүхдүүд л хэлэхэд. Эхнэр хүүхд. Тэ. Өөр байхгүй. Тэгвэл миний ахаа хоёлоос гэр бүлээ танилцуулъя тэхүү. Таны гэргийнхэн гэж хүн байдаг. Танах хэдэн хүүхэдтэй айл вэ? 4. Тэ. Тэгэхээр төрсөн өдрийн баяр дээр мэдээж хамгийн түрүүлж тэднэр л нэг юм явуулсан болов гэсэн та таамагтай байна. Тэгэхээр дүүн ажиллаа хийж байхад нь түр саатуулсан нэг том зорилго байгаа миний хаа. Энэ бэлгийг гэхээс илүү дүүгийнх нь хэлэх үг их чухал байна. Тиймээс одоо таныг би мэдчилгээний үгсийг маш сайн сонсоосоо гэж хүсэж байна. Тэр цагт бэлгэний эзэн бас ямар учиртай баахан чихэр жимс болчих уу гэдэг нь их тодорхой болох юм шүү. Аава сэтгэл зүрхээ шингэн байж өнөөдөр таньдаа бид мэдчилгээний үгсийг бичиж суунаа. Бас тэвэр дүүрэн чихрийг таньдаа зориулж боож байна. Учир нь хамгийн сүүлд аавыгаа хизээ чихэр эзснийг ч сайн санахгүй байна. Хайртай гэдэг үгийг аавда хизээ хэлснээч бас мэдэхгүй байна. Хайрын дээдийг өгдөг мөртлөө хариу нэгдэггүй ачтан гэж байдаг болвол тэр нь миний аав юм шүү. Аавынхаа гал голомтод жаргаж бид өслөө. Амьдралын сайн сайхан бүхнийг энэ хүнээс л хүртэж өслөө. Биднийг энэ хормоод төрөхөд ижим минь биеийн хувааж, аав минь нэрэн хувааж, буурал орчлонд үрсийнхээ төлөө бүхнийг зориулсан алдар гавьягт нь магтан дуулж байна аава. Гэргийнхээ хувьд хамгийн сайн хань байдагт, гэртээ биднийхээ хамгийн том түшиг тулгуур байдагт, өнгөт орчлонд өөрөөсөө ч илүү бидний төлөө зүтгэдэгт маш их баярлалаа. Тандаа хайртай шүү. Та байгаа учраас бид өнөөдөр өдий зэрэгтэй өсөж өмдөж аз жаргалтай байгаа юм шүү. Хандаа хязгааргүй хайртай аавдаа бас талархаж явдгийг таны хайртай гэр бүлийн эрхэм дотны хүмүүс манай хамт олноор дамжуулж бэлэг болгон илгээсэн байна миний ахаа. За тэгээ танд төрсөн өдрийн мэнд хүргээд тэвэр дүүрэн чихрийн багтаа гардуулъя. Дэлцэн отомыг залгасан тэнүүн бурлав тайда мөрбүтэн явдаг аби. Одоо тэр бичлэгийг бас хайртай гэр бүл нь үзээд сууж байгаа. Хамгийн мундаг ханд, хамгийн халамжтай аав тэгээд эдэн өрсүүд нь өглөөний нарнаас ахуулаад л танийгаа их гоё баярлуулахыг хүссэн. Яав яаж хүлээж авсан бол гэдээ бас чихтэйхэн хүлээж байгаа болов хүүхдүүдтэй хандаа хандаж гоё сэтгэлээсээ хаалцъя. За эхнэр хүүхдтэй баярлалаа гэж хэлж байна. Хэлээ да. Үнэхээр их баярлалаа. Тэг гинтгийнх нь баярлалаа. За тэгээд миний ахаа хазайлгаж боломгүй титэм шиг нэрээр тань овголсон хаан бурал аавда үрсэн хайртай юм гисэн шүү. Таныхаа ачийг хариулах урт хооллын бодлын дор үрсэн дараатай явдаг юм гисэн. Эрүүл инх байхыг их л чихтэйхэн загсан юм шүү. Тандаа төрсөн өдрийн мэндийг хүргэе. Сайхан баярлалаа. За баярлалаа. Миний аава хайрын дээр бовж огноо тэмэрдээ халундуулахан номерт тань би үргэлж тандаа гэрэлгийгэрүү тэмүүлж явна хайртай аавыгаа санан уулзгаад
жилдээ авига бодхоо ухааныг тань